За монголчуудаа шинэ өдрийн мэнд хүргэе. За тэгээд би сүүлийн 1 жил гарангийн хугацаанд одоо хуулийн байгууллагад хонглын талаар нэлээд ярьж байлаа. Улс төрчдийн захиалгаар ажилладаг хонглын тухай. За тэгээд хонгол ерөнхийдөө бол иргэнд бол байдаг. Улс төрчдөд болохоор иргэнд байдаггүй. Улс төрчдөд болохоор байдаг юм байна л. За иргэний эрх ашиг зөрчилдөөд хуулийн одоо шудраг бус шүүхээр ороод одоо ашиг сонирхлын зөрчилдөөд шүүх цагдаа прокурорын байгууллагуудаар одоо ашиг сонирхлын зөрчилтөө прокурор цагдаагаар одоо ингэ явахаар ямар нэгэн шийдвэр гаргуулахаар энд бол хонгил байхгүй. Манай хуулийн байгууллага бол одоо шудраг ажиллаж байгаа гэдэг зүйлийг ярьдаг. Эсвэргээрээ хонгил хизээ бий болдог вэ гэхээр улс төрчдийн нэр хүндэн сэвтэх, улс төрчдийн хамаарлагын компаниудын эрх ашиг хөндөгдөх, улс төрчдийн одоо нэр хүнд одоо албан тушаал ганхаад ирэхээр хонгил ярьж эхэлдэг юм байна л. Тэгэхээр ийм л юм байна. За тэгэхээр энэ өдрөөс ахуулаад одоо улс төрчид хонгил ярьж эхэлнэ. За би бүтэн жил гарангийн хугацаанд нийт хугацааг тооцсон бол үндсэндээ 4 жилийн хонглыг яриад байдаг хонглын талаар яваад ирлээ. Улсын дээд шүүхийн шүүгчийн томилгоон дээр хүртэл хонгил байдаг гэдгийг практик жишээгээр хэллээ. За тэгээд хинч тоогоогүй сонсоогүй хонгил байдаггүй гэсэн. За одоо бол хонгил байдаг гэдгийг одоо амтаа болгоо ярин заяа харж байгаа. Тэгээ өнөөдөр 30 нэр дурддагдана. За энэ дотор болохоор би тэр сумын газрын нэр байгаасаа гэж залбирж байна. Шадар сайдын нэр байгаасаа гэж залбирж байна. За тэр Ганбаатар гэдэг нөхрийн нэр байгаасаа гэж залбирж байна. За Очирбат, Элбэг дорж, Инх баяр гэдэг одоо нөхдүүд тийм үү. Хуугаар энэ хүмүүсийн нэр байгаасаа гэж бодж байна. Баттулгын нэр нэрнгээсээ байгаасаа гэж бодж байна. Элбэг доржийн нэр байгаасаа, Эрдэнийн нэр байгаасаа тийм ээ. Одоо ингэж үе юмнууд бүгдийн нэр байгаасаа гэж би бодож байна. Муусан юмнууд яг сэгэн дээр цуглардаг шиг ард түмнийг хизээж мэдгүй хүмүүсүүд ингэж идээд бүгд энэ одоо холилдсон байгаасаа гэж би бүр үнэн голоосоо залбирж байна. Тэгэд энэ бүгд нөхдүүд бол бүгд хонгил ярина. Хонгил бол байдаг. Гэхдээ эднэрт бол хонгил биш яг хуулийн шудраг хууль үйлчлэг баг. Тэгээд тэр од баяр гэдэг нөө өгзөг базагч од баяр үлээ. Тэр байгаасаа за нэмдорж байгаасаа, нэмдоржийн хүүхэд байгаасаа, одоо тэр ган зөрг байгаасаа, ган зөргийн хүүхдүүд байгаасаа 40-51 дэх хутгалцсан ерөөсөн Монголын бүх бузар булаа нөхдүүд бүгд байгаасаа гэж би залбирж байгаа юм. Тэгээд ерөөлөөр болох байлгүй те.